хөтөлбөрөө зочны цагаар үргэлжилж байна. Манай өнөөдрийн зочноор Говьсөнбөр аймгийн засаг дарга Батсуур өргөдөн орцож байна. Тэрээр Говьсөнбөр аймаг малчтад туслуулахаар төрийн алба хаагчдад цалинтай чөлөө олгож байгаа талаар ярилцсан юм а. Өдөгчтэй мэдээллийн хөтөлбөрийн зочны цагаараа энэ удаад бид та бүхэнтэй Говьсөнбөр аймгийн засаг дарга Батсуурыг уулзуулж байна. Таны өдрийн мэндийг хүргье. Та бүхэн ч гэсэн өдрийн мэндийг хүргье. За сайхан аварч гин үү гэдэг асуултаар эхлэе гэж бодож байна. Учир нь бол хөдөө орон нутагт манай өвөлжилт тамнаад хаваржилт хүндэрсэн хүндхэн нөхцөл байдалтай ажил ихтэй ийм байгаа. Говьсөнбөр аймгийн хувьд ер нь хаваржилт ямархуу нөхцөл байдалтай байна гэдгээр яриагаад хэлье. За та бүхэн сайхан аварч гин үү. За Говьсөнбөр аймаг төдийгүй Монгол улсад одоо маш хүнд өвөл хавар болж байна. Одоо хаврын донд цар гарах гэж байна тий. Тэгэхэд одоо Говьсөнбөр аймгийн нийт нутаг дэвсгэр бол одоо насан бүрхүүлтэй байна. Тэгээ одоо хавар бол нэлээд хүнд болох шинжтэй байна. Мал одоо хийлээд байхгүй нэлээд хорогдож байна. Нийт одоо малын маань 14.1% нь одоо хорогдоод байна. Цаашлаад одоо малын хорогдол нэмэгдэх төлөвтэй хүнд хавар болж байна да. Дээр нь одоо малчт маань ч одоо маш их ядарч байна. Одоо малханаас явсаар байтал. Тэгээд одоо бид нэр сонгорсноос хойш одоо аймгийн онцгой хөм, сумын онцгой хөм, улсын онцгой хөмсөс бас олон ажил зохион байгууллаа. 8 удаагийн одоо ажил зохион байгуулж малчтаараа явж одоо эрүүл мэндийн үзлэг за мөн одоо мэргэжлийн байгууллагуудын тусалцаа дэмжлэгтэйгээр одоо цасандаа харагдсан одоо малхын одоо өгцөн одоо уурцсан айлуудаараа орж одоо бас засгийн арилгах тэр нөгөө малын шиг зэмийг одоо алдуулах за малчтаа бас эрүүл мэндийн үзлэг таамруулах за ман одоо бас манай малчт маань одоо бас өөрийнхөө одоо могшил сайтай мал ахуйгаа авчулдгийн тулд одоо бас энэ төр хэрэгтэй байна. Тэрэнд нь малын эмчнэрийг явуулж эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зэрэг ингээд олон ажлуудыг бас хийж байна. Энэ ажлыг ганцхан төрийн байгууллага хийгээд байгаагүй. Төрийн бүс одоо байгууллага, аж ахуйн нэгжүүд, хувь улсууд манай Монголд ирээл одоо монголчууд маань одоо бас бүгдээрээ л малтай хайртай учраас хамтарч ажиллаж байна. Тэгээ одоо чадах чинээгээр хамтарч ингэж ажиллаж яваад одоо энэ хаврыг одоо бас даван тоглолт ихтгэлтэй байна. Мэдээж одоо хоригдлоход гаргалгүй л явах уу. Тэгтээ бид нэр одоо бас хүнээ бодоод хүнийхэн эрүүл мэндийг бодоод энийг дондвол нөхцөл бодолтой байна та. За өнөөдрийн байдлаар Говьсөнбөр аймагт хаагдсан зам даваа за чиглэл мөн дээрээс нь хүрч очиж чадахгүй байгаа, нийгмийн үйлчлэгийг үзүүлж чадахгүй байгаа малчин өрхүүд ирнэ мэдээлэл бий юу? За өнөөдрийн байдлаар бол яг тийм одоо хүрч чадахгүй бол одоо зам даваа хаагдсан хүндэгдсэн малчин өрх бол одоо хандгал байхгүй. Зөвхөн хотод гарцсан 72 мянган малтай бол маань бол одоо бусад аймаг орнотод хоторлж байна. Тэндээ бол бид нар өнөхөр одоо үрж очиж чадахгүй. Яг аймаг оромтготой бол одоо өвлж хавчж байгаа малчин өрхөд бол бүгдэнд нь хүрч байгаа. Сая бол одоо бид нар 6 чиглэлд одоо бас хүн даацсан одоо ковш гэж ярьдаг шүү дээ. Тэр машиныг л механизмыг л явуулж бид нар хүрч байна. Тэрнээс одоо өөр хүчин чадал сайтай том аврын автомашинуудыг яваад бол хүрч чадахгүй байна. Тэгээд ялангуяа Говьсөнбөр аймаг өөрөө бас энэ техник тоног төхөөрөм сайтай уул уурхай олон компаниуд та хамтарч ажиллаж байгаагийн хувьд бол бас тэд нар маань бас сайн тусалж байна. Тэгэл одоо ковшоор урдаа оруулж л засгийн төржил одоо бид бүхэн тэр малчны хотод очиж байна. Очичоод малчны хотод байгаа засаг арилгаанд очиж маш том ажил байна. Сая одоо олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр одоо удахгүй цэргийн баяр гээл манай аймгийн орон нутгийн төрийн байгууллага, төрийн бүс байгууллагууд энийг баярыг тэмдэглэхээсээ илүү хамтраад хэдүүлээ одоо бас энэ малчин өрхөд очиод малынхын засгийг цэвэрлээд өгч, хотын цэвэрлээд өгч, тэр малынхын шиг зэмийг арилгаад өгч, гэрт нь ямар тусалцаа үзүүлэх ёстой. Тим аян хүртэлцээн байгуулж ажиллаж байна шүү дээ. Нийтдээ 20 гаруй байгууллага одоо бас энэ аянд хамрагдаж ажиллаж одоо малчттай сайхан тусдсан болчиход ирсэн. Говьсөнбөр аймгийн төрийн албан хаагч нартаа бас цалинтай чөлөө олгоод малчин ардтаа туслуулахаар явуулж байгаа. Мөн дээрээс нь цалингүйч гэсэн ерөнхийдөө төрийн албан хаагчдынхаа тухайн томилж ажилуулах ийм санаачлагыг дэвшүүлээд ингээд дэмжиж ажиллаж байгаа гэсэн ийм мэдээлэл гарлаа. Тийм тэгээд 11 сараас эхлээл одоо олон үеийн давтамжтай засварлаа шүү дээ. Тэгэл яг энэ цаг үе хүнд болсон. Тэгэл 11 сард доллараар одоо доогоороо хайлал төмөр зүд болоод эхэлсэн. Энэ үеэс эхлээл малчид маань бол одоо хүндэрч эхэлсэн. Энэ үед нь одоо малчин ах дүү нартай, аав ээж, данд найз нартай
төрийн албан хаагчдыг одоо та нар судалгааг нь гаргаад ирээ. Та бүхэн одоо эртхэн очиж тусалт хэмжээ дотор нүүдэл хийх гэж бол дотор нүүдлийг хамтраад хийчихээ. Өшөө одоо бид нар туслах юу вэ судалгаа тооцоог нь гаргах гэсэн. 64 байгууллагын одоо ажилтан албан хаагчдын судалгаа гарч ирсэн. Бид нар маань явсан, очсон, тусалсан. Тэгээ ирээд одоо бид нар бас төрийн албан хаагчд биш аж ахуйн нэгжид ажиллаж байгаа, хувийн хвшилд ажиллаж байгаа одоо бас нөгөө малчтын хүүхдүүдийг бас тэр нөгөө хувийн хвшлийнхний удирдлагуудтай яриад бас цалинтай чөлөө өгч үгүй бол цалингүй чөлөө хамаахгүй өгөөд гэр оронд нь 7 хоног ч гэсэн тусалт дэмжлэг үзүүлэгч гэж хүсэл тавьсан. Үүний дагуу олон аж ахуйн нэгжүүд бас энэ арга эрдэнэ туслахаар бас явууллаа. За оюутан сурагчдыг хүртэл одоо бас одоо дотор нүүдэл хийх тийм цаг үед хүнд байх үед нь одоо тусдаа дэмжиж өгөөч гэдэг нь сургуулийн удирдлагуудад нь хүсэл тавилаа хийж байна. Ялангуяа Дундгой аймагт одоо манай дотор нүүдэл хийхээр явсан малчид маань бол одоо үнэхээр цаг хүнд болоод буцаж нүүж ирэх шаардлага гарсан. Үүний дагуу буцаж нүүж ирэхэд нь бол хашаа орон засаар дүүрсэн. Тэгээд одоо өвлж хаварчод маш хүнд байсан. Энийг бол одоо манай төрийн бас байгууллагууд иргэд аж ахуйн нэгжүүд за онцлоод хэлэх юм бол одоо энэ Шиваго хувьцаат компани, Марк компани, за Дэлхийн зам байна. За тэр Caritas гэж бас нэг хувийн хвшлийн байгууллага байна. Одоо юу улаан загалмаач гэдэг юм уу тийм. За одоо хувь улсад аж ахуйн нэгжүүд бүгд л одоо чадах чинээгээр одоо тусалж байгаад бол одоо энэ секторгоод бас баяртай байна. Одоо хамгийн гол нь малын хөвс тэжээлийн нөөц ер нь ямар шүү вэ? Татан авалтыг яаж зохион байгуулж байна? Улсын онцгой комиссаас өгсөн чиглэлүүдийг биелэлт ер нь ямар хөө байна? За улсын онцгой комиссаас бол одоо онцгой анхаарч ажиллаж байна. Тэгээд энэ бол одоо ганц говьсмөр аймагт их л одоо Монгол улс дээр л ажиллаж байна. За манай аймгийн хувьд бол одоо бас энэ жил одоо өнгөрсөн бэлдсэн нөөц хөвсөө бол бүгдийг нь одоо малчтаа өгөөд тэжээлийн ч өгөөд дууссан. За 24 онд одоо бэлдэх аюулгүй нөөцөө бол бид намар бэлдэвш одоо бэлдээд малчтаа энэ хүн цаг үед нь одоо өгье гэж шийдвэр гаргаад нийтдээ одоо 250 сая төгрөгийн одоо нөөц худалдан авч одоо малчтаа тарааж өгөх бэлтгэл ажлыг хангаад байж байна. Өнөөдрөөс эхлээд өвс татан авалт эхлээд одоо малчт руу энэ өргөхөөр явж байна. За одоо хаана ерөөхдөө энэ өвлжилт хаваржилт дамнаад хүндэрсэн хөрсөн дээрээ маш их одоо хурд хүнс бууцсан ийм үед шар усны үер гэдэг зүйл мөн дээрээс нь энэ хідэн сая мал одоо хорогдсон сэг зэмийнх нь асуудлаас гараад хавар болвол халдвар төвчний асуудал яригдчих эхэлж байна. Дараагийн нөгөө нэг хүндрэлтэй асуудлууд мань одооноос ингэж сөхөгдөж яригдчих эхэлж байна. Бэлэн байдлаа хангахыг одоо тэртээ тэргүү цаанаас нь ингэ шаардж байна. Говьсөнбөр аймаг бэлэн байна уу, бэлдэж гин үү, одоо яаж бэлдэх гэж байна? За энд бол одоо бидний гол анхаарлаа хандуулж байна. Яагаад вэ гэвэл одоо шар усны үер энэ бол тал хэвэр нутагт бол одоо маш их цас орж одоо бид нар нөгөө цас зам даваа айлынхаа цас сонгарыг цэвэрлэхийн тулд бүгдээр ингэ доовлоо тавьчихсан шүү дээ. Тэгэхээр энийг цэвэрлэхийн тулд одоо бас нөгөө машин механизм явуулж байна. Тэрийг нь холдуулж гоо жалгар аваач төрж хийлгэж байна. Энэ ажлыг бид нэр одоо бас зохион байгуулж байна. За малын эмчнэрийн баг гаргаад одоо хариуцлагын одоо ямар одоо бодис хэрэгтэй байна. Одоо малын сэг зэмийг хаана одоо бид нар бөөгнүүлэх хэрэгтэй, хаана устгалын цэгийг байгуулах хэрэгтэй. Энийг хийхээр өдөр ажлын хэсэг гаргацсан байна. Тэгээ ажлын хэсэг маань одоо энэ 3 сумд очиж ажиллаад ер нь одоо тэгэл хаа сагвал малын хэсэг байна. Ялангуяа энэ одоо зам загсан ч малын хэсэг байна. Айл хот дүүрэн малын хэсэг байна. Энийг одоо бид нар хариуцлагын бодистой цаашдаа яаж устгалд оруулж болох уу, шатаах уу, яах вэ гэдэг нь одоо мэрэгжлийн баг гаргацсан ажиллаулж байгаа. Эдгээр маань одоо биднэрт нэг чиглэл өгөөд тэрнийхэн дагуу бид нар одоо бас л энэ ард иргэдтэй шууничтай хамтар зохион байгуулахаас төрийн байгууллага нэг дангаараа дийлэхгүй. Тийм учраас малчид маань ч гэсэн энэ дээр бас санаачлагад оролцсон гэж би ойлгож байгаа. Яг нь нийгэмд бас нэг хардлага төрөөд байгаа нь энэ малын сэг зэмий чинь одоо зөөгд байгаа юм биш үстэй, худалдан борлуулахыг оролдоод байгаа юм биш үстэй. Улсын онцгой комисс төр ч гэсэн яригдсан энэ асуудал иймэрхүү байдал гарах юм бол эрүүгийн хариуцлага хүртэл тооцоо шүүгдэг. Ийм асуудлыг ард иргэд ч гэсэн энэ их одоо хэдэн сая мал хорогдсон энэ нөхцөл дээр бидний идэж ууж байгаа хүнсэнд одоо ороод ирж байгаа юм шүү дээ гэдэг. Энэ дээр аймгийн удирдлага хүний хувьд ер нь яаж анхаарч байна? Ямар чиглэлийг ер нь өгч байна? За энэ дээр яг Говьсөнбөр аймаг өөрөө бол босоо тэнглэхийн автоцам явуулдаг хөдөлгөөнтэй газар. Гэхдээ одоо ингэж ийм их цастай одоо хүнд машин механизм л явж байгаа энэ цаг үед очиод малын сэг зэмийг зөөгөөд одоо Улаанбаатар хот руу оруулаад
зарж өгч гэж миний хувьд бол бодохгүй байна. Тэгээд тийм ч юм хийдэг одоо Монгол хүн байхгүй л гэж би бодож байна. Тийм учраас бид нэр бол бас яг таны хэлдгээр одоо бас ийм гаргахгүй тулд одоо манай энэ цагдаагийн байгууллага, хөлөгчний байгууллагад хэлий, хараа хяналт тавь гэж хэлий. За малчтмаа ч гэсэн өөрөө энэ дээр бас хараа хяналт тавь гэж бас энэ одоо төрийн анхан шатны байгууллагын дарга нар гэдэг нь одоо багийн дарга, сумын дарга нарт бас чиглэл өгье. Тийм. Та бүхний бас энэ хаваржилтын хүнд нөхцөл байдлыг даван туулгаж байгаа энэ хичээл чармаалт чинь амжилтанд хүрээсэй. За тэгээ сайхан цагт иргэд уулзах болтугай гэж танд хэрвээ. За баярлалаа. Тэгээ танай хамт олонд бас ажлын явдал